Сайд нараа ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх тангараг өргөдөгч тангараа биелүүлдэггүй. Тэтгэврийн доод хэмжээг 1.5 саяд хүргэж инфляцийг хязгаарлах бодлого хэрэгжүүлэхийг Ахмадууд шаардлаа. Хотол аппликейшн иргэдийн орлогын мэдээллийг бүртгэж байгаа нь хүний эрхийн зөрчил гэж хүний эрхийн үндэсний комиссоос мэдээллээ. Цагаан сарын гарын бэлгийн үн өнгөрсөн оноос 2 дахин өссөн байна гэдгийг иргэд хэлж байна. Ирэх сарын дундуур ихэнх нутгаар олон жилийн дунд жаз хөтрөх төлөвтэй байгааг цагуур орчны шинжилгээний газраас мэдээллээ. Орон төргийн үзэгчдээ цаг 7:10 болсон байна. Тэнгэрлэгээс 7:10 мэдээллийн хөтөлбөрөөр үзэж байна. Нийтийн албан тушаал хаштаг улсын хурлын гишүүд сайд нар Монгол улсын төрийн далбааны өмнө тангараг өргөдөг. За ингэхдээ улсын хурлын гишүүд ард түмний элчийн хувьд харин засгийн газрын гишүүд улсын эрх ашигыг эрхэмлэн авилга ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх андгаа өргөдөг юм а. Үнэн хэрэгтээ сайд нарын ашиг сонирхлын зөрчил ямар компани эзэмшиж байгаагаас нь тодорхой харагдана. Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөөр ерхий сайд танхимын сайд нараа томилж, чөлөөлж, огцруулах эрхийг эдэлж, сайд нар улсын хуралд тангараг өргөдөг болсон. Тэд засгийн газарт орж ажиллахдаа дараах тангарагыг өргөдөг. Тодорхойлбол Монгол улсын засгийн газрын гишүүн бие улсынхаа ашиг сонирхлыг эрхэмлэн төрт ёс, түүх соёлынхаа уламжлалыг хүндэтгэж, авилга ашиг сонирхлын зөрчлөөс ангид байж, засгийн газрын гишүүний өргөө чин шударгаар биелүүлэхээ тангараглая. Миний би энэ тангарагаас няцвал хуулийн хариуцлага хүлээнэ гэдгээ амладаг. Гэхдээ үнэ эрэхтэй энэ тангарагийг уншсан сайд нарын зарим нь ашиг сонирхлын асар их зөрчилтэй. Тухайлбал эрчим хүчний сайд Чойжсүрэн тэрээр өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ 50-аад компани хувьцааг эзэмшдэг ил тод мэдээлдэг. Барилгын салбарын магнат гэгддэг Чойжсүрэнгийн хурд групп нь Тээвэр уул уурхай барилга, орон сууц гэд маш олон салбарт үйл ажиллагаагаа явуулдаг. Улаанбаатар хот даяараа эрчим хүчид дулааны дутагдалд орсон энэ үед барилгын компаниуд хүсэлтээ өгч хүлээгээд цахилгаан дулаанд холбогдож чадахгүй байгаа нь бодит үнэ. Гэхдээ ганц л хүний барилга гэрлийн хурдаар баригдаж цахилгаан дулаанд асуудалгүй холбогддог нь Чойжсүрэн сайд гэж олон нийт шүүмжилдэг. Энэ нь ч үнний ортой. Учир нь түүний эрчим хүчний сайдаар ажилласан 4 орчим жилийн хугацаанд хурд групп 5-6 барилгыг шинээр ашиглалтад оруулж чадсан юм а. Үүний дараа эрчим хүчний сайдаас тутгааргүй бэл бенжинтэй зам тээврийн сайд дэлгэр сайхан. Тэрээр 3 чудаа парламентэд сонгогдсон өөрийн хөрөнгө орлогын мэдүүлэгтээ олдог орлогоо 2.6 тэрбум төгрөг гэжээ. Нэг өдөр 7.2 сая төгрөгийн орлого олдог дэлгэр сайхан сайд Монте Эрдэнэ компаниас өөр компани хувь эзэмшдэггүй гэж мэдүүлсэн байна. Гэхдээ улс төрд орохоос өмнө дорны говь Mongolian Trans Logistics Монте Эрдэнэ дорны говь Шанданд болт төмөр Euro зэрэг бараг 14 компани хувийг эзэмшдэг байжээ. Түүнийг ханги мандал төмөр замыг барьсан гэдгийгч олонний тандахгүй. Мөн 2 сарын өмнө эдийн засгийн хөгжлийн сайдаар томилогдсон их хоёрч ашиг сонирхлын зөрчилтэй байх магадлал өндөр. Хүнсүдэ аж ахуйн сайдаар ажиллаж байсан тэрээр 2.5 тэрбум төгрөгийн орлоготой мөн л өдөрт 7 сая төгрөгийг олдог их хоёр сайд газар капитал партнерс банк бус санхүүгийн байгууллагыг эзэмшдэг. Түүний эзэмшдэг компани 2018 онд жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих сангаас зээл авсан нь ил тод болж байсан. Өөрөөр хэлбэл цаашид ашиг сонирхлын зөрчил гаргахыг үгүйсэхгүй юм. Сайд нар гэлтгүй хууль батлах үйл явцад гар бие оролцдог улсын хурлын гишүүд хүртэл өөрийн албан тушаалын бүрийн эрхээ хувийн зорилгод ашиглахгүй байх хуулийн залттай. Өөрөөр хэлбэл ашиг сонирхлын зөрчилд орж болзошгүй нөхцөлд өөрсдөө мэдэгдэх татгалзах ёстой байдаг. Гэтэл энэ хууль дүрмийг мөрдсөн гишүүд өнгөрсөн хугацаанд ердөө 2хан байсан тухай улсын хурлын гишүүн Баасан Жаргал мэдээлэл хийж байсан юм а. Нийтийн албан тушаал хашиж байгаа хүмүүс ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх нь авилга албан тушаалын хэрэг гарахаас сэргийлнэ. Гэвч өнгөрсөн хугацаанд өөрийн албан тушаалын байдлаа уруулан ашиглаж авилгын хэрэгт холбогдсон төрийн өндөр албан тушаалнуудын хэрэг хизээ хойно илэрсээр байгаа юм а.
Эрдэнэс Critical Minerals төрийн өмчит үйлдвэрийн газрын захирал тогтгосронгийн албан өрөөнд авилгатай тэмцэх газрынхан нэгжлэг явуулжээ. За түүнийг эрүүгийн хуулийн 22 дугаар бүлэгт заасан авилга албан тушаалын гэмт хэрэгт холбогдуулан мөрдөн шалгах ажиллагаа явуулсан байгаа юм. Тогтгосронгийн хувьд өмнө нь улсын хурлын гишүүнээр 2 удаа сонгогдож Монгол Ардын намын бүлгийн дарга зэрэг албан тушаалыг хашиж байсан юм а. Тэрээр 2024 оны намраас Эрдэнэс Critical Minerals төрийн өмчит үйлдвэрийн газрын захирлаар томилогдсон ажиллаж эхэлсэн. Авилгатай тэмцэх газрын мэдээснээр түүний албан өрөөнд прокурорын зөвшөөрлөөр хойшлуулшгүй ажиллагаа явуулсан юм байна. Түүний авилгатай тэмцэх газарт мэдүүлсэн хөрөнгө орлогын мэдүүлгийг харвал өөрийн орлого 159 сая төгрөг, гэр бүлийн орлого 38 сая төгрөг, 800 сая төгрөгийн үн бүхий нэг нийтийн орон сууц 14 сая төгрөгөөр үнэлэгдэх мал аж ахуй 10 сая төгрөгийн үнэт эдэлтэй гэжээ. Түүнчлэн дотоодын банкнд 6 сая төгрөгийн хадгаламжтай 150 сая төгрөгийн зээлтэй автомашингүй гэж мэдүүлсэн байгаа юм. Гэхдээ тогтгосронг улсын хурлын гишүүн байхад нь нэг бус иргэн авилгын гэмт хэрэг үйлдсэн байж болцсошгүй гэж авилгатай тэмцэх газарт шалгуулахаар хандаж байсан юм а. Хаврын чуулган эхлэхдээ зэрэгцсэн өмч хувьчлалын асуудал яригдаж эхэллээ. За учир нь МЯАТ, төрийн банк, 3 дугаар дулааны цахилгаан станц гээд төрийн өмчит компаниудын 10-аас 51 хүртэлх хувийг хувьчлах бодлогын баримт бичгийг оны өмнөхөн улсын хурлаар хэлэлцэх хэсгийг дэмжсэн. За ингэснээр өмч хувьчлалын асуудал энэ хаврын халуун сэдэв байхаар болж байна. За гэхдээ салбарын экспертүүдийн хувьд өмч хувьчлалыг хийхдээ олон улсын тоглогчдыг оролцуулахаас эхлээд хаанаас эхлэх эренбэ сайтар тодорхойлох ёстой гэлээ. Манайс хөрөнгөний зах зээлийн үнэлгээ 14 их 80 төгрөгт хүрсэн. За нэг үе бодвол 10 их 80 төгрөгийг давчихсан. За гэхдээ энэ зах зээлд өмч хувьчлал хийх боломжтой юу гэдгийг нь эргэлзээтэй. Засгийн газраас эхний ээлжинд хувьчлал хийх компаниудын нэрсийг зарласан. За энэ донд Монголын иргэний агаарын тээвэр буюу МЯАТ компани орчихсон ява. За гэтэл энэ компани жилийн орлого 1 их 80 төгрөгт аль хэдийн хүрсэн. За ийм өндөр үнэлгээтэй компанийг чамгүй мөнгөөр үнэлэх нь ч тодорхой. За ийм байхад манай хөрөнгөний зах зээлийн багтаамж хүрэх хэсэг нь эргэлзээтэй байна. За иймээс энэ зах зээлд дотоодын гэлтгүй гадны тоглогчдыг оруулж ирэх бодлого нэн тэргуунд шаардлагатай байна. Иргэдэд дэд зүс гэдэг юм уу тийм тэр талаас бол манай хөрөнгөний бэлж бол бэлэн. За олон зах зээл нь бэлэн гэдэг асуудал байна. Зах зээл бид нар бэлэн болгохын тулд наанд хэд хэдэн журмуудыг хэд хэдэн хуульд өөрчлөлт оруулах ёстой. Ямар ялангуяа төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль тодорхойлох зардал тэр үгээр нэг болон түнтэй холбоотой этгээд нийлтэй хувьцаат компани төрийн бол орон нутгийн өмчийн одоо нийтлэг хувьцаат компани 5 болон түүнээс дээш худалдаж авах хоригдсан залтаа. Энэ залтыг бид нар хамгийн дүнд өөрчилж одоо энэ зах зээл дотоодын хөрөнгө оруулагчдыг сонирхол нэмэгдэнэ гэж бодож байна. Тэгээ бид нар энэ төрийн өмчит компани одоо хөгжлийг зөвхөн дотоод гэлтгүй гадаадын хөрөнгө оруулалтыг наашид татаж авчрах хэрэгтэй. Нөгөө Монголд бол татны кейслүүдээ гадагшаагаас харах хэрэгтэй. Одоо гадны Төв Азийн улсуудын жишгийг харахад ч гэсэн гадны биржүүдтэй хамтарч ажиллаад байна. Одоо юу гэсэн Монголын өргөний бирж, Лондонгийн өргөний биржтэй ч юм уу, Гонконгийн өргөний биржтэй ч юм уу хамтарч ажиллах. Одоо Монголын төрийн томоохон компаниуд маань давхар лист гаргах ч юм уу. Тиймэрхүү шийдлүүдийг эрэлхийлэх юм чухал байна. А нөгөө талаас гадны хөрөнгө оруулагчийг оруулж илүү удаа оруулж ирэх гэвэл бид нэр өөрсдөө урт хугацааны бодлоготой хэрэгтэй. За гэхдээ төрд огт өмч байх ёсгүй гэд бүх салбарыг ховчилж болохгүй гэлээ. За тухайлбал эрчимчдийн салбарын түгээх сүлжээг төрд үлдээх хэвээр за мөн агаарын тээврээс нисэх буудал нь төрийн мэдээлэлд байдаг олон улсын жишээ байдаг. За тиймээс үе шаттайгаар алгуурхан ховчлол хийхдээ 5-аас 10 жилийн зурвалыг харсан бодлогыг тодорхойлох ёстойг хэлж байгаа юм а. Бүгдийн зэрэг ховчлох юугүй шүү дээ. Үе шаттайгаар нөгөө цаадалтаа худалдаж авах зах зээл маань юу гэлээ гэдгээ бодож ээж худалдаж авахгүй бол эрэлт баг байхад маш хэмжээний нийлэлт хийчихвэл энэ хуцаа нь маш бага үнээр зарагдана гэсэн үг шүү дээ. Тэгэхээр төрийн өмчийг бас ингэж өнгөөдүүлж болохгүй. Тооцоо хийгээд ер нь боломжтой бодит үнээр нь худалдах хэмжээний тийм л байдлаар ээж дараагаар худалдах нь хэрэгтэй. Монголын хөрөнгөний бирж, төрийн банк, Монголын цахилгаан холбоо, Монголын шуудан компани гээд олон нийтэд нээлттэй төрийн өмчит компаниуд байдаг. За гэхдээ эдгээр бүгд амжилттай хувьчлагдсан гэдэг нь эргэлзээтэй. За заримыг нь нэр төдий хувьчилсан гэхдээ ч хэлцдэггүй. За тиймээс засгийн газар төрийн өмчит компаниудыг хувьчлах асуудалд богино дунд урт хугацааны төлөвлөлт гаргаж, за аль салбарт төрийн өмчит компани хэрэггүйвэ, аль салбарт зайлшгүй төр өөрийн өмчийн компани ажилуулах ёстой вэ гэдгийг хүртэл тодорхойлж, эренбэлж хийхийг салбарынхан анхааруулж ирсэн юм а.
Сонсогчдаа тэмдэглэлийн 7 мэдээллийн хөтөлбөрийг үзэж байна. Ирэх сард нутгийн зүүн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн байх бол бусад нутгаар олон жилийн дундаж орчин байхыг цагуурийн байгууллагаас мэдээллээ. Сарын эхний өдрүүдэд харьцангуй дулаан, хурд тундас багтаа байх бол 8-аас 12-ны өдрүүд болон 16-17-ны өдрүүдэд олон жилийн дунджаас хүйтрэх төлөвтэй байна. Харин сарын сүүлийн 10 хоногт цаг агаар уярч харьцангуй дулаарах төлөвтэй байгааг цагуурийн байгууллагаас мэдээллээ. За тодорхойлбол ирэх сард нутгийн зүүн хойд хэсэг буюу Булган, Сэлэнг, Төв, Хинти, Дорнод, Сүхбаатарын ихэнх нутаг, за Хүсгэл, Архангай аймгийн зүүн хэсэг, Дунд говь, Дорн говийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн. За бусад нутгаар олон жилийн дундаж орчин байх юм байна. За хурд тундсын хувьд баруун аймагуудын нутгаар олон жилийн дунджаас бага, зүүн хэсэг буюу Булган, Сэлэнг, Хүсгэл, Төв, Хинти, Дорнодын нутгаар олон жилийн дунджаас ахиу, бусад нутгаар дундаж орчин байх төлөвтэй байна лээ. Сарын ихэнх үед температур уярсан хിവэр байх бол 4-ний өдрөөс нутгийн зүүн хойд хэсгээр бага зэргийн цас орж бага зэрэг хүтрхнэ. Харин 10-наас 20 хүртэлх хугацаанд ихэнх нутгаар олон жилийн дунджаас хүйтэн байна лээ. За сарын сүүлийн 10 хоногт олон жилийн дунджаас 1-3 хэмээн дулаан байх төлөв гарчээ. Нутгийн зүүн хойд хэсэг за тодруулах юм бол Булган, Сэлэнг, Төв, за Хинти, Дорнод, Сүхбаатарын ихэнх нутаг, за Хүсгэл, Архангайн зүүн хэсэг, Дунд говь, Дорн говийн хойд хэсгээр олон жилийн дунджаас хүйтэн, за бусад нутгаар дунджаа орчим байх төлөв гарсан байгаа. За хурд тундсны хувьд одоо баруун аймагуудын нутаг буюу Баян Өлгийн хувьс, Ховдын нутаг, за Завхан, Говьалтай баруун хэсгээр олон жилийн дунджаас бага. За мөн одоо Булган, Сэлэнг, Төвийн нутаг, Хинти, Дорнодын ихэнх сумдын нутгаар олон жилийн дунджаас ахиу, за нэмээд Хүсгэлийн зүүн, Дорн говийн хойд хэсгээр бас олон жилийн дунджаас ахиу бусад нутгаар дунджаа орчин байх юм хурд тунцаар төлөв гарсан байгаа. За ерөөхдөө бас одоо сарын ихээр ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан өдрүүд үргэлжлэнэ. За температур уярсан хിവэрэ байна. За 4-өөс одоо нутгийн зүүн хойд хэсгээр буюу Сэлэнгийн нутаг, Хинтийн улирхын нутгаар бол бага зэргийн цастай эргээд бас хүйтэн байх төлөв ажиглагдаж байгаа. За цаашдаа одоо 1-р 10-ны эхэн буюу одоо 10-ийн үеэс эхлээд 20-ыг хүртэлх хугацаанд ихэнх нутгаар одоо олон жилийн дунджаас хүйтэн өдрүүд үргэлжлэх төлөвтэй байгаа. За ялангуяа одоо 8-аас 12-ны хооронд, за дараа нь 16-7-ны үеэр бас одоо олон жилийн дунджаас 1-5 градус буюу бас огцом хүтрэх өдрүүд ажиглагдах магадгүй одоо болцшгүй. За бусад үед бол дунджаа орчин болон дунджаас 1-3 градусаар хүйтэн байна. За сарын сүүлээр буюу 20-оос хойшоогоо бас ерөөхдөө бас ихэнх нутгаараа уяраад эхлэхээр байна. За тэгээд олон жилийн дунджаасаа 1-3 градусаар дулаан байх ийм төлөв гарсан байна. За ирэх сард 1-р сарын дунд үед хүүтэрсэн шиг дахин хүүтрэхгүй ч зарим нутгаар цасан шуурах үзэгдэх орчин хязгаарлагдаж болзошгүй тул сэрэмжтэй байхыг сануулж байна. Өдөр бүр цаг агаарын мэдээ үзэх буюу богино хугацааны цаг агаарын мэдээллийг байн авч байхыг цагуурийн байгууллагаас зөвлөлөө. Гэрэлгүй, дулаангүй, харанхуй, хүйтэн энэ өдрүүд жижиг дунд бизнес эрхлэгчдийг хамгийн их туйлдуулж байна. Тог тасраал бол үйлдвэрлэл зогсно. Үйлдвэрлэл зогсчих бол орлого байхгүй. Яг энэ нөхцөл байдал ахаад хэд хоног үргэлжилэхэд жижиг бизнес эрхлэгчид ашиг олох биш, алдагдал хүлээж банкнаас авсан зээлээ хүртэл төлж чадахгүйд хүрэхээр байна. Бидний ирч сулрах хүртэл цахилгааны хязгаарлалт үргэлжлэнэ гэдгийг албаныхан шууд биш, тойр утгаар хэлсэн. Гэхдээ тэр хүртэл жижиг дунд бизнес эрхлэгчид тэсэж үлдэхэд тун бэрх байна. Учир нь төр өдөрт 2 удаа тог тасалж байна. Нэг таслахдаа 2 цаг гаруй цахилгаан хязгаарлаж байна. Ийм нөхцөлд үйлдвэрийн ажил урагшлахгүй байгааг Повгорхүү үндэсний үйлдвэрийн захирал ярьлаа. Тэрээр тогны хязгаарлалтаас болж үйлдвэрийн ажилчдаа шөнөөр ажиллахад хүрчээ. Хэдий ажилчдын нь хийж байгаа ажил нь адилхан ч ажиллаж байгаа цаг нь уртсаж байгааг хэллээ. Энэ мэтчлэн Батболд цахилгааны хязгаарлалтаас болж өдөрт дор хаяж 3.3 сая төгрөгийг нэмэлтээр гаргаж байгаагаа хэллээ. Одоо үйл ажиллагаа доголдохоос илүү нөгөө нэг компанид алдагдал гэж зүйл амар их болчиход байгаа юм. Одоо энэ жишээлбэл юу яадаг? Одоо энэ ажилчид шүн ажиллаж байгаа ажилчид өдөржингөө ингээд ажилласан ажилчид шүнжингөө ажиллахдаа хөдөлгөөн нь удаашрдаг. Хөдөлгөөн нь удаашрагдсан тэр тоног төхөөрөмжүүд одоо жишээлбэл за нэг 4 цаг ажиллах хэвээр тоног төхөөрөмж цаашаа сунаад 6 цаг 7 цаг ажиллах тийм ээ.
Тэнгууд энэ 380 тоног төхөөрөмжүүд чинь надаас бас 1 минут/секундээр мөнгө аваад байгаа хөөх. За тэр мэрийгээ ингээ нарийн тооцох юм бол бараг 3 сая 300 авчих болно. Тий. Ер нь тэгээ тийм л алдагдал хүлээж штэ 3 сая 300 гэх. Өдөрт 3.3 сая төгрөгийн илүү зардал гаргана гэдэг бол жижиг дунд бизнес эрхлэгчдэд санхүүгийн хувьд том дарамт. Үндсэндээ эрчим хүчний салбарыг ийм байдалд хүргэсэн улс төрчдийн алдаатай бодлогын үр дүн нь өнөөдөр иргэдэд ингэж хохирол учруулж байна. Бас нэг жишээ татъя. Тог гинэт тасарснаас болж 8 нэрийн хүнсний дэлгүүрийн кассын машин нь шатсан тухай худалдаа эрхлэгч ярьж байна. Хэрэв албаныхан тогоо таслана гэсэн цагтаа хуваарийн дагуу тасалсан бол ийм зүйл болохгүй байсныг хэлж байлаа. Үүнээс нь болж цахилгаан хэрэгслэн шатаж байгаа тохиолдол эргэн тойронд нь цөөнгөө гарч байгааг ч хэллээ. Кассын машин байна тийм. Кассын машин эднэр чинь олон удаагийн давтамжтай одоо ингээд тогно гэд таслаад ингэж явж байгаа юм бол бидний кассын машин шатах тохиолдлууд айгүйх гарч байгаа байхгүй юу. Одоо жишээлбэл манайхан ингээд саяхан ч гэсэн ингээд нэг тэгж байгаа. Тэгэнгүүт сая дахиад бас ингээд камерын дэлгэцэн хүртэл ингээд шатчихж байгаа. Тог шууд гинт тасарснаас болж байгаа байхгүй юу. Гинт тасарч гинт ирэх тодорхой яг энэ хугацаанд тасарнаа. Тэдээс хэдэн цагийн хооронд тасарнаа гэж хэлээд тэр цагтаа хэрвээ ирдэг, тасардаг гэх юм бол бид нар бас тодорхой хэмжээний бас нэг хариуцлагатай тэр үйлдэлээ хийгээд явна гэсэн үг байхгүй юу. Тэгэхээр яг тийм байдал бол ерөөсөө үүсэхгүй байна. Тийм байдал ерөөсөө гарахгүй байна. Салбарын сайд Чойжил Сүрэн тогны хязгаарлалт хийхгүй байхыг хичээ гэж хэлснээс нь хойш цахилгааны хязгаарлалт үргэлжилсээр байна. Албаныхны зүгээс хязгаарлалтын үргэлжлэх хугацааг 1 цаг гаруй гэх боловч бодит байдал дээр 2 цаг гаруй үргэлжилж байгааг их сурвалжууд хэлж байна. Энэ байдлаараа хязгаарлалт хийсээр байвал эрчим хүчний салбарыг сэхэнд оруулахад хүргэсэн бодлого боловсруулагчдын алдааг энгийн иргэд үрж эд хөрөнгөөр хохирч бизнес эрхлэгчдийн ашигт ажиллагаа алдагдах нэ. Сургууль цэцэрлэгийн үйл ажиллагаанд ч тогны хязгаарлалт тээг болж байна. За ядаж тогны хязгаарлалт хэлсэн хугацаанд үргэлжлэхгүй байгаа учраас цэцэрлэг сургууль үдийн цайгаа бэлдэж амжихгүй байх. За бүр цаашлаад тоног төхөөрөмжөнд нь гэмтэл үүсэх шатах зэрэг олон асуудал үүсэж байгаа юм а. Жишээлбэл Баянзүрх дүүргийн 1-р хороонд өнөөдөр 12-оос 14 цагийн хооронд тогны хязгаарлалт хийх мэдэгдэл ирсэн. Гэтэл хугацаанаас өмнө тасарснаас болж 22-р цэцэрлэгийн хүүхдүүдийн үдийн цайнд өгөхөөр жигнэж байсан бууз хаяхаас өөр аргагүй болтол түүхийрсэн байх жишээтэй байна. Цэцэрлэгийн ажилчид тогны хязгаарлалтыг урьдчилж хараад үдийн цай хоолой аль болох зохицуулахыг хичээдэг ч гэлээ тог яг цагтаа тасардаггүй, эсвэл цагтаа ирдэггүй. Энэ нь цэцэрлэгийн хүүхдүүдийн хоол тасалдах түүхий эрэг цаашлаад халаалтан зогсох эрсдлийг дагуулж байна гэлээ. Энэ цагт 12 цагт таслана гэсэн яг тэр нөгөө цагтаа таслахгүй наан тасалж болохоор ажил хийх явцад бас хүндрэл гарч байгаа байхгүй юу. Одоо хүүхдийг нөгөө хоолны цагаа норойтох яг тог тасрах үе зарим эцэг эхчүүд нь яг нөгөө тасарна гэд хүүхд арай цөөрөх юм уу. Тэр чинь нөгөө хүүхдүүдийн хичээл заах ингээд бүх хэмжээл компьютертэй холбоотой болохоор гинт тасрахаар ус тэгэл бүх ажил нь зогсож. Энэ мэт асуудал ерөнхий боловсролын сургуулиудад хүртэл тулгамдж байна. Зарим хичээлийг проектор эсвэл телевизийн дэлгэцээр нэгдсэн байдлаар үзэж байхад гинэт тог тасрах нь хүндрэлтэй байгааг сурагчид илэрхийлж байлаа. Түүнчлэн хугацаанаас өмнө тог тасрах үед мэдээллийн технологийн ангийн тоног төхөөрөмж эвдрэх эрсдэлтэй байгааг хүртэл хэлж байлаа. Хязгаарлалт хийх хуваарийнхаа дагуу тасрахгүй байгаа нь хаа сайгүй бэрхшээл үүсгэх болжээ. За яа тог болсоо яг 12 цаг тасарч байна. Тэгээд нэг цаанаас бол 1-2 цаг хугацаанд тасарнаа гэсэн мэт хуваарьтайсан. Компьютер өсвөр өдрөөл ажиллахгүй л яг одоо яг юм байдалтай л юм да. А өдөр өглөө бол харцангуй бас гэрэлтэй байгаа болохоор хүүхдүүд маань тарчин. Нээлж маань харанхуй болчтой. Тэг хүүхдүүдээ нөө цагаас нь өмнө тараах ч юм уу тийм байдаг болохоор ер нь бол оройн цагийн хязгаарлалт болно шигцэн. Зургатаар ингээ хичээл орж байгаа хичээлүүд маань ингээд орж тавиалаад нэг юм схемээр явдаг хичээлүүдтэй хийж тавиалаад тэг ингээд Wi-Fi-аар ингээд бидэд ингээд утаснасаа харж хичээл хийж байгаа болохоор бас жоохон хэцүүлээ. Багш нар ингээд орж ирээд ноутбукээр зуртаа олж слайдаар хичээл заадаг байхгүй. Тэгээд тогоо очлоор зурт тасахгүй. Тэнгүүд бид хичээлээ сайн нэг үзэж чадахгүй болоо. Түүнчлэн орой 5 цагаас хойш гэгээ тасарсан хойно тог тасрах нь 2-3 дугаар ээлжний сурагчдад хүндрэл үүсгэж байгаа гэдгийг холбогдох их сурвалжууд хэллээ. Харин цэцэрлэгт тогны хязгаарлалт үүсэх үед бага насных нь халаалтгүй нөхцөлд байх зэрэг асуудал нэн тэргуунд тулгамдж байна.
Хотуулаа аппликейшнд хүмүүс бүртгүүлэхийн тулд 3 үе шат дамжиж 3 төрлийн мэдээллийг нь энэ аппликейшн авдаг. За таны хаана ажилладаг, хэдэн төгрөгийн цалин авдаг гэд хувийн мэдээллийг авч байгаа нь хүний эрхийн зөрчил бөгөөд эдгээр мэдээллийг улс төр, судалгаа зэрэг өөр зүйлд ашиглах, бүр цаашлаад мэдээлэл алдагдах эрсдэлтэй байгааг хүний эрхийн үндэсний комиссаас анхаарууллаа. Хүний эрхийн комиссаас хүний хувийн мэдээллийг хамгаалах хуулийн дагуу иргэдийн хувийн мэдээллийг ашиглаж байгаа аппликейшнуудад үнэлгээ хийж зөвшөөрөл олгодог. Тухайлбал кибер аюулгүй байдал болон олон нийтийн хувийн мэдээллийг ямар зорилгоор хэрхэн хадгалж байгаад хуулийн дагуу үнэлгээ хийдэг. Гэтэл хотуулаа аппликейшн энэ үнэлгээг хийлгэлгүй, шалгуулалгүй иргэдийн хувийн мэдээллийг цуглуулж байгаа нь хүний хувийн мэдээллийг хамгаалах хуулийг зөрчиж буй хэлбэр гэлээ. Хотуулаа аппликейшн дээр эхлээд нэр болон утасны дугаараар бүртгэл үүсгэж дараа нь системээр үйлчлэгээ авч байгаа юм а. Түүний дараа иргэдийн хаана ямар ажил хийдэг, хэдэн төгрөгийн цалин авдаг зэрэг хэд хувийн мэдээллийг цуглуулж байна гэлээ. Дараагийн систем буюу хамаагүй ID-г л бүртгүүлж хийж одоо ногоон картаа болох хөнгөлөлт идэх зэрэг зүйлүүд маань итгэвчж ирж байгаа нь өөрөө бас энэ хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийг одоо зөрчсөн байж болзошгүй юм. Үйлдэл гарч ирж байгаа. За ягаад гэвэл энэ бол хүний хувийн мэдээлэл хичнээн сайн дурын үндсэн дээр гэж байгаа хэдий ч гэсэн тухайн одоо бүртгэл хийлснээрээ иргэд маань өөрөө цалин орлого ямар нэгэн одоо албан тушаалд газарт ажиллаж байгаагаа нотлоожуулснараа нөгөө ногоо оноогоо буюу дараагийн одоо хөнгөлөлт урамшууллуудыг аваад байгаа нь энэ бол бас энэ хүний хувийн мэдээллийг хамгаалж байгаа зөрчил гарч байна гэсэн үзэж байгаа. Олон нийтийн орлого амжиргаа зэрэг хэд хувийн мэдээллийг цуглуулж байгаа нь улс төрийн хүчин зүйлсэд ашиглагдах эрсдэлтэй гэдгийг хүний эрхийн комиссаас хэллээ. Цаашлаад олон нийтийн амжиргааны түвшний мэдээллийг нэг доор цуглуулж байгаа нь тухайн иргэд ялхурлан гадуурхалт, гэмт хэрэгт өртөх эрсдэлтэй болохыг холбогдох их сурвалж хэллээ. Дөнгөж үүсэж буй аппликейшн байтугай e-Mongolia систем 14,000 иргэний хувийн мэдээллийг алдсан хэрэг өнгөрсөн сард гарсан. Гэтэл эрсдлийн үнэлгээ хяналт шалгалт хийлгээгүй аппликейшн иргэдийн хэд хувийн мэдээллийг цуглуулж байгаа нь хууль дүрм журам үйлчлэхгүй нэг хэлбэр болж байна. Өнгөрсөн оноос эхлээд Ахмадууд тэтгэврийн доод хэмжээг 50% нэмэгдүүлж 1.5 сая төгрөгийг шаардсан. Гэтэл нийт Ахмадуудын тэтгэврийг ердөө 8% нэмэгдүүлсэн. Ингээд 80 мянган төгрөгийн нэмэгдэл нь бараа бүтээгдэхүүний үнийн өсөлтийг гүйцэхгүй байгаа учраас ядуурл руу урсан орох хэмжээний хүндрэл учруулж байгааг тэд хэлж байгаа юм а. Тийм ч учраас тэтгэврийн доод хэмжээг 1.5 сая төгрөгөөс гадна инфляцийг хязгаарлах бодлого хэрэгжүүлэх хэрэгтэйг Ахмадууд хэллээ. Цагаан сарын баяр дөхөж бараа бүтээгдэхүүний үн тэнгэрт хадаж байгаа энэ үед Ахмадуудын тэтгэвэр амжиргаанд нь хүрэхгүй байгааг тэд учрлаж байна. Тухайлбал тэтгэвэр 80 мянгаар нэмэгдэж тэтгэврийн доод хэмжээ 760 мянга болсон. Ахмадуудын хувьд бол энэ цагаан сарын бэлтгэлийн үеэр ганц ууцны мөнгө гэдгийг тэд хэлж байна. Тэтгэврийн зээлтэй Ахмадууд бол зээлээ суудгуулаад ууц байтугай 5-ын чихрийн ч мөнгөгүй үлдэх болжээ. Тийм ч учраас Ахмадуудын тэтгэврийн доод хэмжээг 1.5 саяд хүргэхгүй бол улс даяар Ахмадууд тэмцлийн хүнд хэлбэрт шилжин гэдгээ илэрхийллээ. 150 мянгаар авдаг хоньны ууц өнөөдөр 500 мянгад авч болохгүй. 600 авцсан байна. Тэгээ яаж энэ хүмүүсүүдийг энэ одоо Монголын хүндтгэлийн цагаан сарыг тэмдэглэгээд байгаа юм. Яаж ахуй амьдралаа зохицуулгээд байгаа юм. Бид тэр одоо өндөр үнэтэй эм тэр хүнсний хэрэглээг ярихгүй байна. Хэдий эдийн сая 500 болгоно тэр болтол бид энэ тэмцлээ зогсоохгүй. Бид одоо олон удаа шаардлага хөргүүлсэн. Одоо засгийн газарт зан шатаргай зүйлсэн, ерөнхий сайд зан шатаргай, за улсын хурлын дарга ерөнхийлөгчгээд одоо бид нэр ерөн шаардлага өгөөгүй юу байхгүй гэсэн. Ерөөсөө тэрийг авч хэлэхгүй. Одоо ямар ч зүйл Ахмадууд бид одоо ерөн хүн биш болсон юм уу? Түүнчлэн Ахмадууд арилжааны банкуудыг тэтгэврийн зээлд 40% суудгал авч байгаад бухимдалтай хандаж байна. 36 сарын хугацаатай 3 жилийн тэтгэврээ зээлэхэд 1 жилийн тэтгэврийг нь суудгал болон барьцаанд авч байх жишээтэй байна гэлээ. Түүнчлэн тэтгэврийн зээл авахд батлан даагчаас олон зүйл шаардаж байгаа нь зээл авахд хүндрэл үүсгэж байна гэсэн юм а. Нөгөө талдаа Ахмадууд тэтгэврийн зээлийн хүүг багасгах шаардлагатайг хэлж байлаа. Ерөөсө 18% гэж хэлж байгаа боловч үндсэндээ бол байна. 23% хүү авчиж байгаа юм. Нийлбэр нь. Нэг хүүнүүдийн одоо үндсэн мөнгөндөө харьцуулахаар. Дээр нь байна одоо энэ 35 36 сарын тэтгэврийн 40% нь суудгаж байгаа ш.
Юу одоо тэр 1.4 18%, 40% суудаад дэлгэрүүлсэн 40% суудагчаад тэгээ 24-өөс 36 сарын хооронд бол энэ хүүний одоо 70%, 60% зөвхөн тэнд явж байгаа. Тэгэхээр 36 сараар дэтгэр авгээд шууд олгоод байгаа юм бол зүгээр их ерөөсөө энэ арилжааны банкуудыг баяжуулж байгаа хэрэг. 30-40 жил улсдаа татвараа төлсөн Ахмадаа төр засаг хүн чинээ тоохгүй байгаад Ахмад наснууд гомдолтой байгаагаа илэрхийллээ. Тэтгэврийн сан үүсээд 70 орчим жил болж байхад үргэлж алдагдaltaй хоосон байдаг. Үүний үр шимийг хүртсэн Ахмад наснууд энэ нийгэмд байхгүй байгаад тэд бухимдалтай хандаж байна. Австралийн Ахмадууд шиг байгалийн баялагаас хувь хүртэж улс орнуудаар аялдаггүй юмаа гинхэд тэтгэврээ инфляцтай уялдуулан нэмэгдүүлэхийг шаардаж байна гэлээ. Түүнчлэн тэтгэвэр цалинг нэмэх үед инфляцийг хазаарлах бодлого сул байгаад анхаарах хэрэгтэй гэдгийг тэтгэлж байлаа. Сар шинийн баяр болоход сар хүрэхгүй хугацаа үлдээд байна. За хүмүүс гарын бэлэг, тавгийн идэ, дээл хувцас хэдийн базааж эхэлжээ. Сүүлийн жилүүдэд үндэсний үйлдвэрлэлээ дэмжих бэлэн мөнгө өгөх гээд янз бүрийн уриалгыг хүмүүс өөрсдөө гаргах болсон. Дотоодын бүтээгдэхүүнүүд нэг үе бодоход сонголт их болсон гэдгийг иргэд хэлж байгаа юм. За харин бүх төрлийн бэлгийн бараануудын үнийн хувьд өнгөрсөн жилийнхээс 2 дахин өссөн байна гэж тэтгэлж байна. За худалдааны төвүүдэд хөл хөдөлгөөн нэмэгджээ. За монголчууд сар шинийн баяраар ирсэн зочдынхоо гарыг дээш харуулдаг уламжлалтай учраас гарын бэлгэний бараанууд эрэлтэгтэй байна. За иргэдийн хувьд дунджаар зөвхөн гарын бэлгэнд л 1-2 сая төгрөг зарцуулдаг лээ. Сонголтын хувьд үндэсний үйлдвэрлэлийн барааг дэмжих нь нэг үе бодоход илбэг болсон. За үүнийг дагаад төрөл загвар сав баглаа бодолч импортын бараатай өрсөлдгүй зосон гэлээ. За гэхдээ гарын бэлгэний сонголтоос импортын бараа хасагдаагүй байсаар байна. За иргэдийн хувьд өрхийн санхүү хэрэгцээ сонирхолтой тохируулан өөртөө сонголтоо хийж байна лээ. Солонгосын тэр сайхан өөрт хэрэгтэй хамгийн гол нь тэр юунуудыг л авчих штеп. Тэр өөрт хэрэгэлдэг цай май зотон мотон тэр үйлүүдийг хүний хэрэгцээ юм штеп. Яг хоёр нь тэгэл ариун сүрийн бараа янз бүрийн юм авч байна доо. Импорт юу гаднаа хаагаа интгэхийг л авч. Одоо манай үйлдвэрийн юмнууд зөндөө их илбэг биш те сайхан. Яг улсуудад ярьж байгаа бол жоохон үн ихтэй л гэж байна те. Гэхдээ ядаж ойрог үйлгүүдээ. Тэгээд үндснийхээ үйлдвэрийг дэмжих зүйтэй ах гэж би боддог. За бэлгэндээ би одоо зөрөнгөд одоо бэлэн мөнгө л өгье гэж бодож байна. Харин үнийн хувьд өнгөрсөн жилийнхээс 2 дахин өссөн байгааг онцолж байлаа. Тухайлбал 1,500,000 төгрөгт багтаан бэлэг бэлддэг байсан аль энэ жил 3-4 саяас наашгүй болсон хэмээн ярьж байлаа. Одоо өнгөрсөн жилийнх бол юмны үнэ үнэтэй байна гэдэг. Тэгээ ер нь бол тэгээд хүмүүсийн цалин ямар байгаа вэ? Одоо өргөлийн хэрэгний бараа бас үнэхээр бас 1-2% бас өссөн байна шүү дээ. Гарын бэлэг би 0,500,000 бэлддэг байсан. Одоо энэ жил бол 3 сая маяг бэлтгэх шугал юм. Үн зарим газар гайгүй, зарим газар үнэтэй байна. Зарим газар нэг юм ижилхэн мөртлөн хамаагүй үнэтэй. Иргэд сар шинийн баярт бэлтгэхдээ боломжтой тулгуурлан гарын бэлэг тавгийн идэгээ сонгож байгаач үнийн өсөлт өрхийн төсөвт тодорхой дарамт үүсгэж байгааг хэлж байлаа. Харин худалдаачдын зүгээс бараа бүтээгдэхүүний өртөг зардал нэмэгдсэн нь үнийн өсөлтөд нөлөөлсөн гэж тайлбарлаж байна. Бизнес орчин булангаар хөтөлбөр үргэлжилж байна. За дэлхийн 30 гаруй улсад 475 салбартай Segafredo Coffee Shop-ийн франчайз эрхийг 6 жилийн өмнө монголчууд эх орондоо нутагшуулжээ. Итали улсаас гаралтай энэ кофе шоп өнөөдөр Монгол улсад 11 салбартай дэлхийн алдартай франчайз бизнесийг эх орондоо нутагшуулахад ямар давуу талууд бий болж байгаа, Монгол залуус хэрхэн дасан зохицож стандартад нийцүүлэн ажиллаж байгаа тухай Segafredo Coffee Shop-ийн франчайз эзэмшигч хуваалцлаа. Манай Segafredo Coffee Shop маань Италийн франчайз кофе шоп байгаа. За Италийн одоо Бологня гэдэг хотоос анх үүсэлтэй одоо 50 гаруй жилийн түүхтэй ийм кофе шоп байгаа. Segafredo кофе шоп маань болохоор одоогоор болохоор дэлхийн 30 гаруй улсад
475 салбартаагаар үйл ажиллагаагаа явуулж байгаагаас Монголд болохоор одоогоор 11 салбартай байгаа. За Италийн энэ Segafredo Cafe гэдэг энэ франчайзыг ер нь бол Европт маш их алдартай юм франчайз кофе шоп. Сүүлийн нэг 5-6 жилд одоо Монголд нэвтэрч орж ирээд ингээд үйл ажиллагаагаа явуулж байна. Илүү Европын холбооны улсуудад маш өргөн тархсан юм кофе шоп байгаа. За Азиас гэх юм бол одоо Японд бас илүү өргөн тархсан. За манай Segafredo Cafe кофе шопын одоо Азийн маань одоо салбар төлөөлөгч нь бол Японд байршдаг гэсэн. Тэгэхээр бид нар Японоос одоо бүтээгдэхүүнээ захиалж оруулж ирдэг ийм одоо салбар байна. За франчайз бизнесийн давуу тал нь одоо бизнес эрхлэгч талаасаа гэсэн үг шүү дээ. Одоо миний талаас юу вэ гэхлээр юуг хаанаас яаж хийх вэ гэдэг толгойн өвчин байхгүй. Үндсэн одоо бэлэн байгаа тэр брендийг Монголд нутагшуулаад тэрийг маш гоё тордоод ингээ яг стандартыг нь унахгүйгээр гоё авч явах тийм л ажил надад одоо олгогдно. Давуу тал нь болохоор бүх юм нь бэлэн байдаг гэсэн. Үйлчлүүлэгч, хэрэглэгч талаасаа бол энд ямар давуу талтай вэ гэхлээр Монгол хүмүүс Монголдо одоо дэлхийн стандартын одоо дэлхийн брендийг Монголдо сайхан хэрэглэж тийм ээ үйлчлүүлж ингэж одоо хүртэх нь айгүй чухал давуу талтай байна тийм ээ. Бид нар дэлхийдээ хөл нийлүүлэн алхаж байна гэсэн үг тийм. Хаа байсан тэр одоо Италид байгаа те тэр Итали кофений тэр сайхан амтыг Монголдо бид нар мэдрэх ийм боломжийг одоо олгож байна гэсэн үг. Франчайз эзэмшигч талаасаа юу вэ гэхээр тэр хүн мэдээж хэрэг маш их хөдөлмөрийн үр дүнд гаргасан тэр гоё бүтээгдэхүүнээ зарж одоо ашгаа олдог тийм ээ. Ийм гоё одоо гурван талаасаа өндөр давуу талыг өгч идэг энэ одоо бизнесийн нэг одоо франчайз бизнесийн гол давуу тал нь гурван талаасаа гурвалсан давуу талыг хин хиндээ өгч идэг энэ сайхан давуу талыг бүрдүүлсэн юм болов гэж одоо харж байгаа. Нөгөө стандарт гэдэг бол ерөөсөө деталь жоохон зүйлээс л эхэлдэг шүү дээ. Өглөө ирээд одоо кофе шопоо яаж нээх үү, цэвэрлэгээ яаж одоо хийх үү, за кофенийхаа машиныг яаж асаах уу, за орой болохоор кофенийхаа машиныг одоо хаахтаа яаж цэвэрлэх үү гэдгээс ихсүүлээд маш олон деталь ажлуудаас нөгөө стандарт маань бүрдчихэдэг. Манай Монголын залуучууд мэдээж хэрэг маш хурдан суралцахтай сайн. Гэхдээ нөгөө хяналт шалгалт бага байгаа дахаар амархан тэрийгээ нөгөө хайнг учраас хэрэгжүүлэх нь ингээ багасж ирдэг. Яг энэ франчайз одоо энэ бизнес юу гэхэлэр надаас хяналт биш. Одоо нөгөө дэлхийн талаасаа тийм ээ тэр франчайзийн толгой компаниасаа бүх хяналт нь байдаг учраас тэд нар 7 хоног тутам энэ стандартыг хэрэгжүүлж гинүү гүй ээ нүг гэдгийг хянаад за яг стандарт нь унчлаа энэ кофений амт арай өөрчлөгдөжлөө тий яг энэ хэмжээгээ арай өөрөөр хийчлээ гэд ингээд нөгөө стандарт маань унаад тэгэхээр дахиад ихнээс нь сургалтаа ордог. Тэгэхээр ерөөсөө сургалтын хооронд явдаг. Тэгээ манай Монгол залуучууд бол ерөөсөө байнгын сургалтаас хяналтаас хяналт шалгалтаас шалгалтын хооронд явж иж энэ стандартыг барьж явж идэг. За Монгол улс даяар 170 мянган гаруй хэрэглэгчтэй крипто арилжааны төлөрсөн бирж IDAX Монголын зах зээл анх удаа алтны фьючерс арилжааг нэвтрүүллээ. Ингэснээр Монголын трейдерүүд дэлхийн алтын үнийн хөдөлгөөн дээр албан ёсны крипто биржээр дамжуулан оролцох боломжтой болж байна. За тус фьючерс арилжаагаар 75x хүртэлх хөшүүрэгтэйгээр арилжаа их боломжтой юм байна. За тодруулах юм бол алтны үн 1% өсөхөд 75 дахин их Америк доллар ашиг олох эсэргээрээ алтны үн 1% унахад зөмөн адил хэмжээний алдагдал хүлээх эрсдэлтэй буюу ашиг өндөрч дагаад эрсдэл өндөр онцлогтой арилжаа юм а. Монголын хөрөнгөний биржид бүртгэлтэй 52 үнэт цаасны компани 2025 оны арилжааг харвал 2024 оны мөн үеэс 1.7 дахин буурчээ. Тодорхойлбол өнгөрсөн онд 1.7 их 80-ийн арилжаа явагдсны ердөө 35% нь хувьцааны арилжаа байна. Харин 32.2%-ийг компани бонд, хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас болон засгийн газрын дотоодын үнэт цаасны анхдагч зах зээлийн арилжаа, үлдсэн эсгээ гэдгээрээ хоёр дахь зах зээлийн арилжаа бүрдүүлжээ. Казахстан улсын Алматы хотод байрлах хамгийн том худалдааны төвд болох Алтан орд хөх базар болон онлайн платформудаар талын Монгол хоол зарагдаж эхэлсэн байна. За ингэснээр Монгол хоол зөвхөн үндэсний хэрэглээнд үлдэхгүй гадаадын зах зээлд танигдаж эхэллээ. Мэдээ үргэлжилж байна.
За жудо бүхэн насан туршидын улсын аварга шалгаруулах тэмцээний шилдэг тамирчнаар дэлхийн медальт Ёлк, Орхон аймгийн ирээдүйн одод сургуулийн залуу тамирчин Уронгоо нар шалгарлаа. Улсын аваргын хасах 78 кг хэмжээнд төрүүлсэн Уронгоогийн хувьд энэ жингийн амжилтын буйхаг өндөр дөрвсөн алдарт бүх лам дэгдээ нэрэмжид тусгай шагналыг давхар гарсан юм а. Жудоохын насан туршидын 2026 оны улсын аварга шалгаруулах тэмцээн 1-р сарын 23-наас 25-ны өдрүүдэд Хинтээ аймгийн Чингис хотноо боллоо. Энэ тэмцээний эмэгтэйчүүдийн хасах 78 кг хэмжээнд Орхон аймгийн ирээдүйн одод сургуулийн тамирчин Уронгоо төрүүлсэн. Тэрээр улсын аваргын шилдэг тамирчнаар тодорч Азийн хошоо аварга, улсын аваргын 11 дөрүүтэй ламдэгдийн нэрэмжит тусгай шагналыг гардсан юм. Олон улсын хэмжээний мастер ламдэгт нэрэмжит шагналаа өөрийн барилдаж байсан хасах 78 кг-ийн жингийнхээ жил бүрийн улсын аваргуудад олгохоор шийдвэрлсэний анхны эзэн инхүү Уронгоо боллоо. Би 2022 оноос хойш хичээлсэн. Жудо бөхөр тэгээ анх оройн оны олимпиар орно хичээгээ зургатаар хараад тэгээ ер нь бол жудоогоор хичээлэх хүсэл эрмэлзэл төрөөд тэгээ ер нь жудоогоор хичээлсэ. 2 дахь саргатаа ороод төрүүлсэндээ маш их баяртайгаа. Ламдыг тэгчийнхаа нэрм шагналыг авсан. Анхны үн болсон. Тэгэхээр хүндэтгэж бэлгшээж авсан. За шилдэг эмэгтэй тамирчныг бас яг гинтийн байдлаар бас авсан. Ерөөсөө өөрийгөө бавна гэж ерөөсөө бодоогүй. Жинжингийн шилдэг том эгчнэр байгаа болохоор эгчнээс авах гэж бодож ирсэн. Тэгээд гинт тас авсан тэндээс айгүй их баяртайгаа. Одоогоор л Азийн аварга, Азийн наадам, Улаанбаатар Гранд Сламд орох ирэх авсан байгаа болохоор тэр тэмцээнүүдтэй ер нь сайн оролцох. За олон зорилго бол мэдээж төв дэлхийн аварга, олимпийн аваргад оролцох тийм зорилготой байгаа. Жудогийн А усгийг яг суурийг тавьж өгсөн багш тандаа маш их баярлж явдаг шүү. Гэр бүлдээ байнга тусал дэмждэгт маш их баярлдаг шүү. Тусын нэрзэж мартадаггүй шүү гэж хэлмээр байна. Дандаа эрэгтэй үеийнхаа эрэгтэй хүүхдүүдтэй, түнжингийнхаа эрэгтэй хүүхдүүдтэй л ер нь баярлдаг та. Уронгоо өнгөрсөн оны улсын аварга шалгаруулах тэмцээний үеэр хүрэлэн медалийн төлөө барилдаад мултарж байсан бол энэ удаа амжилтаа ахиулаад төрүүлсэн байна. Түүний хувьд өнгөрсөн жил дотоодын чансаа хөнгөлж байгаа тамирчдын хүч зордог топ 6 тэмцээнд аваргалжээ. Мөн их дуулаг ангиллын олон улсын тэмцээнд 3 удаа оролцоод байгаа юм. Уронгоо улсын аваргын шигшээ барилдаанд Азийн аварга шалгаруулах тэмцээний хүрэлэн медальт Парис 2024 Олимпийн наадамд эх орноо төлөөлөн оролцсон олон улсын хэмжээний мастер хүслэн гялсан. Харин энэ жингийн хүрэлэн медалийг Орхон аймгийн ирээдүйн одод сургуулийн тамирчин Хонгор Зул, Хэлчин спорт рооны тамирчин Дулам Сүрэн нар гардсан юм. Тэнгэрлээс талаар мэдээллийн хөтөлбөр үзүүлээ. Хамтаа анхаарал хандуулсан танд баярлалаа.